Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт ажил дүрийн сайдаар томилогдсон тул бүлгийн даргын ажлаа хүлээсэж шинэ удирдлагыг сонгох шаардлагатай болсон. Одоогоор бүлгийн дэд дарга одон туяа гишүүн төр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд нэр бүхий 5 гишүүн бүлгийн даргад нэр дэвшээд байгаа юм байна. Бүлгийн даргаыг сонгохдоо бүлгийн гишүүд одоо санал салцаж бүлгийн гишүүдийн олонхын шийдвэрээр сонгоод за мөн одоо манай бүлгийн дотоод дүрмд бол бас заалт байгаа. Энэ бүлгийн даргад одоо бүлгээс нэр дэвшүүлж энэ хүнийг бас ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөр бас хэлснэ гэсэн юм заалт байгаа. Энийг бол бид ойр үтгэн. Хоёр дахь асуудал бол энэ 7 хоногт улсын хурлын чуулганаар хэлцэх одоо хуулиудын талаар мэдээлэл солисон. За энэ 7 хоногт бол мэдээлсэн 2014 оны 9 танхимд за мөн Австрийн засгийн газрын одоо хөнгөлтөө зээлээр ирэх тоног төхөөрөмжийг гайл болон нүүтийн дотроос чөлөөлөх ийм одоо зүйлээр хэлсэн. Гэхдээ ардчилсан намын гүйцэтгэх зүйлийн хуралдаан хязээ зарлагдах нь тодорхойгүй байна. Хэрвээ маргааш ихэд дэд сайд нарыг тодруулж ажилтны томцолтой гэсэн чигийг засгийн газар барьж байгаа бол өнөөдөртөө багтаж гүйцэтгэх зүйл хуралдан дээрх асуудлуудыг хэлцэж магадгүйг нь намын бүлгийн даргад улсын хурлын гишүүн Санж Мату мөнх чулууны зоригт Бачимаг Цэвэлмагийн баяр сайхан нарын нэр яригдж байгаа гэсэн мэдээлэлч би бүлэг даргатай болчихвол бидний шахуу дэд сайд нарынхаа нэрийг хэлцэх юм байна. Харин Монгол Ардын намын тухайд өнөөдөр удирдах зөвлөл нь хуралдаж дэд сайдад нэр дэвшигчтэй тодруулна. Тус намын бүлгээс дэд сайдын суудалд нэрээ дэвшүүлсэн олон хүн байгаа буюу 30 гаруй хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн талаар их сурвалжууд мэдээж эхэллээ. Монгол Ардын хувьсгал намын хувьд дэд сайдад нэр дэвшигчтэй өнөөдөртөө багтаагаад сонгоно гэдгээ мэдэгдэж байгаа. Харин маргааш засгийн газар ээлжид тусаар хуралдаж намуудаас дэд сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийн албан ёсоор хэлцэж тогтох нь ингэснээр Пүрэв гарагийн улсын хурлын чуулганы хуралдаанаар дэд сайд нарыг томилох асуудлыг хэлсэн баталгаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна. Улсын хурал судалтай улс төрийн намууд дэд сайд нараа хараахан тодруулаагүй байгаач аль яман дэд сайд нараа томилуулах зөвшөөрлөлтийг хийж хуваарлтаа нэг мөр эзэлжээ. Илүү тодруулбал ардчилсан нам, сангийн ам, барилга хот байгуулалтын ам, зам тээврийн ам, батлан хамгааллын аманд тус бүр дэд сайдуудаа томилох бол Монгол Ардын нам, уул уурхай ам, хүнс хөдөө аж ахуйн ам, аж үйлдвэрийн ам, боловсрол шинжилгээ ухааны ам, гадаад хэргийн ам, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын амд тус бүр дэд сайдыг санал болгохоор тохирчээ. Харин Монгол Ардын хувьсгал нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга сэвсийн бүлэг, хууль зүйн эрчим хүч хөдөлмөрийн аманд дэд сайд нараа санал болгох төлөвтэй байна. Ингэхдээ Монголын үндэсний ардчилсан нам, хөдөлмөрийн аманд дэд сайдаа сойх бол Монгол Ардын хувьсгал нам үлдсэн 2 яманд дэд сайдуудаа санал болгохоор болжээ. Иргэний зориг ногоон намын хувьд байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яманд дэд сайдаа сойх хэлцэл хийгдсэн байна. За мөн өнөөдөртөө багтааж Монгол Ардын нам удирдах зөвлөлөө хуралдуулж дэд сайдуудаа тодруулна. Ах намынхан дэд сайдуудаа шигшгийн тулд эхлээд анкетыг нь авч шалгалт авчээ. Ингэхдээ Монгол Ардын намын гишүүдээс 38 нь бүртгүүлж 31 нь шалгалт өгсөн байна.